болгон би гоё гэр бүлтэй болчвол, би мөнгөтэй болчвол, тий сайхан амьдралтай болчвол одоо юу гэдгийг өөрийнхөө хүсэж мөрөөдж байгаа ажлыг хийчүүлч гэдэг юм уу те. Ерөөсөө өөрийнхөө одоо амьдралын зорилгыг олчуулч гэдэг юм уу. Зарим хүн бол те өр ширнээсээ гарчвал аз жаргалтай болчихно гэл. Зарим нь гэр бүлгүүнүүд нь гэр бүлтэй болчвол аз жаргалтай болчихно гэл. Зарим нь болохоор эрүүлэл байвал аз жаргалтай гэл. Зарим нь бүр хайртай хүнтэйгээ л хамт байвал те урт хугацаанд байвал жаргалтай гэл тэгдэг. А гэтэл эдгээр жаргалууд бол одоо ингэ бодохоор аз жаргал чи 24 цаг 365 хоног хамт байдаг зүйл биш. Үнэхээр биш. А хүмүүсийн хүсэж байгаа зүйл нь ямар ч зовлон үүсэхгүй, ямар ч асуудал үүсэхгүй яг өөрийнхөө хүсэж байгаа амьдралаар байхыг аз жаргал гэдэг. Гэтэл ингэ бодоод үзээ тэгж ойлгоод байгаа байхгүй яг энэний төлөө амьдраад тэгээд ингээд жаргаад явж итэл нь те амьдралд асуудал гарангуут л унчих гал нөгөө жаргал нь дууссан юм шиг. Гэтэл миний ойлгоод байгаагаар бол энэ зовлон ч юм уу асуудал юм уу энэ бэрхшээл энэ зүйл байдаг болохоор биднэрт жаргалыг мэдрүүлж өгдөг. Жаргалыг тодруулж өгдөг, яг амттай болгодог, утгыг гаргаж ирдэг зүйл нь өөрсдөө энэ асуудал бэрхшээлүүд байгаа гэсэн үг байхгүй юу? Гэтэл хүмүүс болохоор энэ асуудал бэрхшээл юмнуудыг авахгүйгээр жаргалтай ажил та. Дандаа жаргалтай ажил та. 24 цаг жаргачих л та. Унтахтаа жаргаад, босохтаа жаргаад тий. Бүрстөө бүх үед жаргалтай авах гэдэг. Энэ нь хүмүүсийг зовоогоод идэм шиг санагддаг надад.